Гадаад харилцааны яам энэ 7 хоногт давчтай нэвтрүүлэг эхэлж байна. Энэ 7 хоногт Японы төлөөлөгчдийн танхимын гишүүн тус танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяшимото тэргүүтээ төлөөлөгчд Монгол улсад айлчилсан нь Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн хүрээнд хэрэгжиж байгаа томоохон үйл явдал байлаа. Айлчлалын хүрээнд Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн тус танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяши тэргүүтээ төлөөлөгчд Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэхэд бараалхаж, Монгол улсын их хурлын дарга Занар Шатар, Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ, гадаад харилцааны сайд Бат Цэцэг нартай уулзлаа. Сайд Бат Цэцэг манай хоёр улсын улс төрийн харилцаа өнөө хүртэл хүрсэн ололт амжилтыг баттгах, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх чиглэлд бодит ахиц гарч харилцааны итгэмжилсэн байдал гүнзгэрч, бүс нутаг олон улсын талбар дах хамтын ажиллагаа бэхжиж байгаа сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм а. Одоогоос 50 жилийн тэртээ 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр бүгд найрамдах Монгол ард улс Япон улс хооронд дипломат харилцаа тогтоох тухай нот бичиг солилцсноор манай хоёр улсын албан ёсны харилцаа хамтын ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэр цагаас хойш 50 жилийн хугацаанд Монгол-Японы харилцаа хамтын ажиллагаа амжилттай урагшлан хөгжиж, өнөөдөр Япон улс манай 3 дахь чухал хөрш бүс нутаг дахь стратегийн найдвартай түнш болсныг онцлон тэмдэглэхэд таатай байна. Нийтлэг үндэс үүстэй манай хоёр улс өнөөдөр хоёр талын хүрээнд төдийгүй олон улс бүс нутгийн давтцанд ч нягт хамтран ажиллаж байна. 1990-ад оны эхээр Монгол улс ардчилсан хөгжлийн замыг сонгосноор бид нэгдмэл үндэс үүстэй болж хоёр улсын төр засаг, найрамдал, олон нийтийн байгууллагууд, ард иргэдийн солилцоо, хамтын ажиллагаа жил ирэх тусам идэвхжин хөгжсөөр ирсэн. Япон улсын засгийн газар ард түмэн Монгол орны ардчилсан хөгжлийг эхнээс нь тууштай дэмжиж, нийгмийн эдийн засгийн бүхий л талбарт Япон хүний халуун сэтгэл шингэсэн дэмжлэг тусалцаа хүрч тэр хэрээр манай хоёр ард түмний найрамдал, харилцан хүндэтгэл, ойлголцол гүнзгийрч ирсэн билээ. 日本モンゴル外交関係樹立50周年という節目にあたり Японы төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяшимото дипломат харилцаа тогтоосны 50 жилийн өг тохиолдуулан хоёр улсын засгийн газар 2022 оныг Монгол-Японы хүүхэд залуучуудын найрамдал солилцооны жилээр зарлан жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хүчин чармаалт гарган ажиллана гэдгээ хэлсэн юм а. Энэ удаагийн айлчлалаар Японы парламентын төлөөлөгчдийн танхим зөвлөхүүдийн танхимын 9 гишүүн, иргэд олон нийтийн байгууллага, хувийн хвшлийн 86 төлөөлөгчийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн юм а. Мөн айлчлалын хүрээнд Япон улс Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан Монгол-Японы найрамдал хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтран их хуралдаа симпозиумыг 3 дахь удаага зохион байгууллаа. Гадаад харилцааны сайд Бат Цэцэг болон Япон улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Хаяшимото тэргүүтээ төлөөлөгчд тус үйл ажиллагаанд оролцлоо. Тэгээ өнөөдөр бас энэ Хаяши даргын айлчлалын үеэр өөрийнх нь бас нэг онцорч дурдсан зүйл бол хоёр орны хоорондын харилцаанд бол Япон улс асар их ач холбогдол өгч байгаа стратегийн түншлэлтэй ийм улсууд за ковидын дэглэм одоо хязгаарлалт буураагүй байгаа ч бид нар одоо энэ харилцаагаа сэргээх нь маш чухал байна гэдэг үднээс их өргөн бүрэлдэхүүнтэй одоо айлчлал хийж байгаа. За манай монголчууд ч гэсэн одоо өнгөрсөн хугацаанд хөгжүүлсэн энэ Япон-Монголын харилцаанд асар их ач холбогдол өгдөг олон бас төрийн бас байгууллагууд байна. Олон иргэдийн санаачлагууд бас сайхан арга хэмжээнүүдийг зохион байгуулъя гэсэн. За өнгөрсөн хугацаанд бид нар юуг дүгнж ирсэн бэ гэхээр Япон-Монголын харилцаанд Япон улс маань Монгол улсын ардчлалыг тууштай дэмжиж одоо маш олон тохиолдлуудад маш олон одоо зовсон хүнд байдалд орсон за манай одоо нөхцөл байдлыг судалж үзсний үндсэн дээр тусламж дэмжлэгүүдийг өгсөн одоо хамгийн хүнд хэцүү цагт их олон тусламж дэмжлэгүүдийг өгсөн. За нийтдээ энэ 30 жилийн хугацаанд 300 тэрбум одоо йений одоо зээл тусламжийг бол үзүүлсэн байна. За эдийн засгийн агуулгаар мэдээж одоо бидний бас энэ далаад гарцгүй за тээвэр логистикийн хүнд байдал тийм ээ. За манайх одоо олон улсын нислэг агаарын тээврийн энэ харилцааны хүндрэл бэрхшээлүүдээс шалтгаалсан зүйлүүд хийдий байгаач хүмүүнлэгийн хүн хоорондын соёлын, урлагийн, спортын за боловсролын салбарт бол асар их юм хөрөнгө оруулалтуудыг хийж
олон зүйлийн суурийг тавьсан байна. この50年でですね хоёр орны харьцаа найр цагт харьцаа өнгөрсөн. Тэгээд зөвхөн улс төрийн харьцаа биш, ард түмний харьцаа бас сайн болсон байна. Тэгээд ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаа болохоор маш өндөр түвшинд хүрсэн. Тэгээд энэ үр дүн хоёр орны ард иргэд бие биендээ хичээсэн үр дүн байна. Тэгээд цаашдын 50 жилийн хугацаа бас энэ 50 жилд хийсэн зүйлийг үндэслэн хөгжцгээе гэж бодож байна. За энэ аяллалтын үйл Оросын их хурлын дарга ерөнхий сайд, гадаад харьцааны сайд, тэгээд Монгол-Японы парламентын бүлгийн даргатай орсон. Тэгээд тэр үед Япон болохоор газрын нууцгүй улс учраас гэхдээ хөгжиж байгаа тэр төрхөөлөм түүний технологи маш сайн байгаа учраас цаашдаа Монголтай энэ талаар хамтын ажиллагаа хийцгээе гэж бодож байна. Тэгээд одоохондоо бодит тэр төсөл гэж байхгүй. Гэхдээ бид хоёр орн дандаа бэлэн бахсан зүйтэй байна гэж бодож байна. Их хурлын симпозиумын үеэр Япон-Монголын хамтын ажиллагаа, парламентын гишүүд хоорондын харилцааны өнгөрсөн баярад үе, Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтсон түүх, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал хөгжлийн боломж, иргэдийн харилцааны өнөөгийн байдал ба хэтийн төлөв идэвхжүүлэх арга замууд, залуучуудын харилцааны ойлголцлыг дэмжих зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулсан юм а. Монгол улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөсөн байгуулагдсны 20 жилийн ой, JICA-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар байгуулагдсны 25 жилийн хүрээнд Монгол-Японы бизнес форум 2022 боллоо. Гадаад харилцааны сайд Баццэг Япон улсаас Монгол улсад цугаа онц бөгөөд бүрэн эрхтэлчин сайд Кобияшинаар форумыг нээж үг хэллээ. Форумд Монгол улсаас 300, Япон улсаас 100 гаруй төлөөлөгч оролцсон юм а. Саяхан болсон бизнесүүдийн хоорондос чуулга уулзалтууд хийсэн. За тэрүүгээр харж байхдаа бол биднэрт мэдээж ноос ноолоор Японтой хийдэг экспортууд бол хэвээ явж байгаа. Гэхдээ илүү нөгөө одоо энэ стартапууд, залуу бизнесүүдийг холбох, илүү IT-ийн буюу технологийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх. За Монгол улсыг ч гэсэн Япончууд маань боловсролын салбартаа ялангуяа энэ IT-ийн салбарт илүү хөрөнгө оруулалт гэдэг нь хүмүүсийг бэлтгэх боловсруулах чиглэлд илүү хөрөнгө оруулах их оновчтой байна. Яг л Монгол өөрөө далаад гарцгүй цөөхөн хүн амтай асар том уудам газар нутагтай. За ингээд газраар хичнээн ачаа бараагаа бид нар экспортлсон ч хүнийх нь өөрийнх нь хүчин зүйл оюун ухаан энэ Монгол залуучуудын эрдэм мэдлэг бол их олон оронд юм үнэлэгдэж байгаа төрөвчээсээ тий. Тэгэхээр энэ залуучуудаа хөрөнгө оруулах, за тэр дундаа захим үндэстэн болох, захим засаглал шилжих, за ингийн тул боловсон хүчнээ бэлтгэх нь бол асар чухал. За энийг ганцхан одоо Япончууд маань биш, ер нь олон хүмүүс бас энийг ярьдаг. Манайхчдад төр засаг энд зориулж бодлого шийдвэрээ гаргаснаа бид нар бас танилцуулсан. Тэгэхээр Японтой бол энэ одоо өндөр хөгжсөн технологийн салбарт, эрчим хүчний салбарт боловсон хүчин бэлтгэх. За тэгээд залуучууд нь илүү одоо бизнес хоорондоо хийх, илүү одоо Японы залуу бизнесмэнүүдийг Монголд татах нь одоо байж байгаа харилцаан дээр илүү хүч нэмэх юм байна гэж хэлж болно. Гадаад харилцааны сайд Баццэг хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн өгөөжийг нэмэгдүүлэх, дижитал эдийн засаг, захим шилжилт, захим арилжаа, захим худалдаа, мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхийг энэ үеэр бизнес эрхлэгчдэд уриаллаа. Ийхүү Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд энэ 7 хоногт Монгол-Япон бизнес форум 2022, Япон фестивал Монгол 2022, Японы алдарт дуучин Кон Йокогийн зуурдын сэтгэл концерт, сүүн зам бүжгийн наадам зэрэг соёл урлагийн цуврал арга хэмжээг амжилттай зохион байгуулсан юм а. Мөн энэ 7 хоногт Монгол улсын гадаад харилцааны яам, Америк нэгдсэн улсын төрийн департамент хоорондын 15 дугаар зөвлөлдөх уулзалт болон анх дугаар стратегийн яриа хэлэлцээ Улаанбаатар хотод боллоо. Зөвлөлтөд уулзалтыг Монголын талаас гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга анх баяр, Америкийн талаас төрийн департаментийн зүүн Аз, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга Критен Бринкнаар тус тэргүүлж хоёр талаас нийт 10 гаруй байгууллагын 40 гаруй төлөөлөгч оролцсон юм а.
Энэхүү уулзалт нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн хүрээнд болж байгаагаараа онцлог бөгөөд уулзалтын хүрээнд анх дугаар стратегийн яриа хэлэлцээ, улс төр худалдаа, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаа болон иргэд хооронд хүмүүнлэгийн харилцаа, Америк нэгдсэн улсаас Монгол улсад үзүүлж буй тусламж зэрэг сэдвчилсэн 4 хуралдааныг зохион байгууллаа. Стратегийн түншлийг улам бэхжүүлэхийн тулд дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, айлчлалуудыг хэрэгжүүлэхээр ярьж байна. Нүүбийн ерөнхий ассамблеийн чуулганы үеэр дээд түвшний уулзалтыг зохион байгуулах чиглэлээр хоёр талтай ажиллахаар ярилцлаа. За мөн одоо эдийн засгийн хүрээнд агаарын харилцааны хэлцээрийг хэлэлцээ амжилттай явагдаж байгаа. Хэлцээрийн төслийг хоёр талдаа харилцан ярилцаж, аль болох одоо ойрын хугацаанд тохиролцож, дээд өндөр хэмжээний айлчлал арга хэмжээ хэрэгжсэн тохиолдолд хэлцээрийг байгуулах чиглэлээр ажиллана. Энэ хоорондоо бас зэрэгцүүлээд одоо иргэний нисэх Монголын тээвэрлэгч компаниудын нисхийн аюулгүй байдал дээр одоо Америкийн талын шинжээчдийн багийг бас урьж авчирч ажлуудыг ярилцсан байгаа. Монгол Улсын сэргээгт эрчим хүчний салбарт тулгараад байгаа асуудлуудыг судалгааны хүрээнд болон одоо хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтарч ажиллахын боломжуудыг цаашид илүү одоо дэлгэрэнгүй ярилцах ёстой. Мөн одоо мэдээллийн технологийн салбар байна. Энэ салбарууд дээр хамтарч илүү ажиллах шаардлага байна гэж үүндээ Америкийн одоо хамтарсан байдлаар буюу хөрөнгө оруулалтыг татах олон улсын хөгжлийн санхүүгийн корпорац гэж байдаг. Энэ корпорацтай бас одоо хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр хамтын ажиллагааг илүү идэвхтэй хөгжүүлэх нь зүйтэй гэдэг дээр бас санал өгж байна. Уулзалтаар талууд Монгол-Америкийн стратегийн түншлийг улам баттган бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг үнцгэрүүлэн өргөжүүлэх, цар тахлын дараах үеийн эдийн засгаа сэргээхэд хамтран ажиллах, дээд өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцлоо. Туслах тэрийн нарийн бичгийн дарга Критен Бринг, Америк нэгдсэн улс нь Монгол улстай хөгжүүлж байгаа стратегийн түвшлийн харилцаанд өндөр ач холбогдол өгдөг болохыг онцлон тэмдэглээд, Америк-Монголын харилцаа сүүлийн 30 гаруй жилд хамтын ажиллагааны бүхий салбарт амжилттай хөгжиж ирснийг онцолж, цаашид улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх бололцоо ихээхэн байгааг тэмдэглэлээ. The United States has been by Mongolia's side throughout this transition. За манай хоёр орны хувьд бол чухал ашиглалттай өргөн хүрээний асуудлаар илэн даалангүй үр дүнтэй ийм одоо хэлцүүдийг өдөртөн явуулсан төрийн нарийн дарга анх баяр танд бол онцгойлон талархал хэлж байна. За Америк нэгдсэн улс бол Монгол улстай дипломат харилцаа одоо найрамдлын хөрлийн харилцаа тогтоосон 35 жилийн хэмжиж байгаадаа маш их бахархалтай. За бид бол Монгол улсын стратегийн түнш итгэл амд нөхөр гэдэгт тууштай яваад байна. За өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол улс коммунизмаас бүс нутгийнхаа ардчлал, хүний эрх чөлөөний гэрэлт замхаг болсон гайхалтай шийдэлтийг хийж чадсан та бүхэн энэхүү олд амжилтаараа бол бахархдаг. Бид Монгол улстай тогтоосон харилцаандаа хизээд тууштай хэвээр байна. Mongolia's impressive path of development. Thank you very much. Уулзалтын дүнгээр хамтарсан мэдэгдэл гаргаж, Монгол, Америк нэгдсэн улс, Японы 3 талт уулзалт, Монгол улс, Америк нэгдсэн улсын эдийн засгийн бодлогын ээлжид зөвлөлдөх уулзалт болон Монгол, Америкийн засгийн газар хоорондын худалдаа хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжид хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцсон юм а. Америк нэгдсэн улсын магны сорилтын корпорацийн 350 сая, Монгол улсын засгийн газрын 111 сая, нийт 462 сая $, санхүүжилт бүхий компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод ус гүн цэвэршүүлэх болон ус дахин боловсруулах 2 үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой зохицуулбар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Магны сорилтын 2 дахь компакт гэрээний санхүүжилтээр хаягдал ус дахин боловсруулах төслийн хүрээнд ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолын арга хэмжээ сонгон хариханд өргөт боллоо. Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хүрэлцэх ёслолыг нээж хэлсэн үгэндээ 2018 онд Монгол улсын засгийн газар Америк нэгдсэн улсын магны сорилтын корпорац хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотын ус хангамжийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцолсон юм а. Америк нэгдсэн улсны магны сорилтын корпорацийн компакт гэрээний санхүүжилтээр барих 2 дахь бүтээн байгуулалт болох ус дахин боловсруулах үйлдвэр сөндөрлөн босох ажлыг эхлүүлж байна. Ингэснээр бид өдөрт 50,000, жилд 18 сая шометр гүний цэнгэг усаа хэмнэн хамгаална гэсэн үг. Улмаар Улаанбаатар хотын орон сууцнд амьдарч буй нийт айл өрхийн жилийн усны хэрэглээний 50% тэнцэх хэмжээний гүний цэнгэг усыг хэмнэх боломж нөхцөл бүрдэж байгаамаа. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны бэлэг тэмдэг, стратегийн түншлийн баттгах түүхэн төсөл хөтөлбөрүүдийн нэг нь гарцаагүй магны сорилтын корпорацийн компакт гэрээ юм а.
2025 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох ус дахин боловсруулах үйлдвэр шинэ төв цэвэрлэх байгууламжаас туулгалд нийлүүлэх цэвэрлсэн уснаас өдөрт 50,000 шм ус авч дахин боловсруулан дулааны 3-4-р цахилгаан станцыг хэрэглээнд нийлүүлэх юм. Ингэснээр жилд 18 сая гаруй шм буюу хотын орон сууцнд амьдарч байгаа 100 гаруй мянган айл өрхийн жилийн хэрэгцээний 50% тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэн гэсэн юм. Америк нэгдсэн улсын манганы сорилтын корпорацийн компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Камерон Алфорд дэлхийн хамгийн их усны хомсдол уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд өртөж болзошгүй Улаанбаатар хотод энэ үйлдвэрийг барьснаар хүн ам үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг аюулгүй доктортой усаар хангаж хотын уур амьсгалын өөрчлөлтөд тэнцвэртэй байдлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэдгийг энэ үеэр мөн онцоллоо. Монгол улсаас бүгд найрамдах Азербайджан улсад хавсран суух элчин сайд мөнх хоёр ерөнхийлөгч Илхам Алиевд итгэмжлэх жугчгэ өргөн барьлаа. Монгол улсаас бүгд найрамдах Узбекистан улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярхүү бүгд найрамдах Узбекистан улсын гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Норовт итгэмжлэх жугчгэ өргөн барьлаа. 8 дугаар сарын 22-наас 26-нд Женев хотноо болж байгаа зэвсгийн худалдааны гэрээнд оролцогч талбуудын 8 дугаар баг хурлын бүгд хуралдаанд Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын Женев дэх төв олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч элчин сайд Гэрэлмаа оролцож олон улсын энх тайван аюулгүй байдал зэвсэг хураах чиглэлээр баримталж байгаа Монгол улсын засгийн газрын бодлогыг танилцуулж үгэллээ. Коронавируст цар тахлын улмаас бүгд найрамд Хятад ард улсын засгийн газраас тогтоосон хязгаарлалттай холбогдуулан тус улс руу зорчиж танхимаар хичээлэх боломжгүй байсан бүгд найрамд Хятад ард улсын ихтэйд сургуульд суралцагч гадаадын оюутнууд тэдний гэр бүлийн гишүүд 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн сургалтын урт хугацааны виз мэдүүлж виз авсны дараа танхимаар суралцах боломжтой боллоо. Монгол улс Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн аяг хүрээнд Монгол улсаас Австрали улсад суугаа элчин сайдын яам, Австралийн үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн, Монгол улсын их сургуулийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуультай хамтран Монгол Австралийн харилцаа 50 жил сэдэвт эрдэм шинжилгээний баг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хурлаар Монгол Австралийн харилцаа боловсрол худалдаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, Австрали дахь Монгол судлал зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж дэлгэрэнгүй ярилцлаа. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна.